Ноён урууч нохоо шарваач гэж айхтрыг өнөөгийн парламентын нэг чимэг болчихож. Ардчилсан ерөнхийлөгчөөр дэмжих хэмээн хамгаас чангаар хашгирч байсан хүн бол ерөнхий сайдсан алтан хуйглаа. Гэтэл түүнд өнөөдөр ерөнхийлөгчийг муу хүн үгүй болж жигсэн зэвүүцээр баггүй хугацааг өнгөрүүлсэн 2012 онд ард түмний итгэлтэйж ялалт байгуулсан ардчилсан намыг Алтан ганц фракцийнхаа нэг хэсэг болгох шахсан алтан хуйгийг шинжлэлийн засгийн газрын тэргүүний хуваар үйлдэлсэн гэмтэргийн төлөө шалгаж төрийн нэрээр хэдэн 10 тэрбумын лөөвөр хийсэн гар хөлийг тасалж шоронд хийснийхэн төлөө хууль хяналтын байгууллагыг үзэн ядаж өөрсгөө нь инхийн цагаан тагтаа өгөө болсныг мэдгдэх болсон. Уг нь бол монголчууд хуулийн засаг тогтоох уу, хулгайчийн засаг тогтоох уу гэсэн маш чухал зурус үйтэйг нүүр тулж байна. Энэ эзэгтэй цаг үед хэн нэгэн гэмт хэрэгтнийг эсвэл төрийн мөнгийг дүүдээ, хүргэндээ, найздаа, цэрэгдээ баруун солгоог цацсан төрөөс төрсөн тэрбумтын эрхмийн эрх ашигыг хамгаалвал энэ төрийн ялцрал хизээч харин зогсохгүй. Энэ оны 4-р сард төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй тэрээр өнөөдөр Монголын төрд шударгасны хямрал нүүрлсэн, Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сулдж байгаа мэтэр харагдуулснаар цаа талд нь хуйлдааны төр улам бүр хүчирхэгчэд байна хэмээн зарласан. Ерөнхийлөгч Элбэг Дорж ханд хийсэн энэ хүн мэдээллийн эцэстээ өөрлөв нэргэж, шинжлэлийн засгийн газрын үед эхэлсэн ах トゥ амрах садын бүлэглэл нь хуйлдааны нэг хэсэг байсныг олон нийтэд ойлгуулж өгсөн. Тэгвэл алтан хуйгийн хэлсэн тэрхүү хуйлдааны төр шинжлэлийн засгийн газрыг огцсон нь ах トゥ хамаатан садантайгаа бүлэглэн үйлдсэн гэмт үйлдэлтэй хямдхан хариуцлага хүлээсэн үгдийг эргээд нэг тунгай. Чимээгүй илүү хөдөлгөөн хийхгүй ч бүх зүйлийг хяналттай байлгахыг ирмэлдэг алтан хуйгийг босгоо оруулалтад зүйрлэх нь. Ардчилсан эхний жилүүдэд Монголд олон нам байгуулагдах цаг үеийн шаардлагаар Монголын социал-демократ намыг Монгол Улсын их сургуулийн хэсэг багш нар нийлж байгуулан алтан хуйг харин нарийн бичгийн дарга нь болж байлаа. Тэрээр 2004 онд ардчилсан намын дарга инх сайхныг тархитаж түүний оронд сонгуульд оролцоогүй байсан Элбэг Доржийг ерөнхий сайд болгож байсан гэдэг өөрөө ПОП-ийн багшид ахадсан сангийн сайдын албан тухалж харин ч туйлж гүйцэн гэдэг. Харин 2008 онд сонгуульд Элбэг Дорж дарагтай ороод ялгадж улмаар 7 дугаар сарын 1-ний хэрэгт буруутай учрах түр чадахгүй зайлсхийх ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх холын бодлоор намын дарга суудлаа түнд өгсөн. Харин энэ орыг алтан хуйг алдалгүй залгаж тухайн үеийн Монгол Ардын хувьсгал натнаа хамтарсан засгийн газар байгуулж өөрөө тэргүүн шадар сайд гэх бэлгэний албан тушаалд очиж байлаа. Сангийн сайд тэргүүн сайд болсон тэр зурус үед гавья байгуулж гай болсон зүйлгүйч засгийн газрын тэргүүнээр 20 жил ажиллахдаа харин хитрхи том шунаж шуналтаа дийлдэж гинцсэн олон тохиолдол байдаг юм а. Эхнийх нь цэвэр агаар сангийн хэрэг. Эдийн засгийг сэргээх үн тогтворжуулах гэшлэн засгийн бодлого залилангийн хэргийг ялгадахгүй баахан хөтөлбөрийг гаргаж явсаар өнөөдрийн улс төрийн асуудлын гол зангилыг ирчилсэн шинжлэлийн засгийн газрын үед цэвэр агаар сангийнхан улсад 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг юм а. Харин хэргийн гол буруутан гэгдэх сангийн захирал хөөсөх нь алтан хуйгийн зөвлөх байсан бол хууль бус гүйлгээ хийсэн хүн алтан хуйгийн охин саран зай байлаа. 5 тэрбум орчим төгрөгийн хохиролтой цэвэр агаар сангийн хэрэгт анхны шатны шүгээс хүрэлцэх цэцгээ нарт 8 жил, ерөнхий нэгтлэн хуланд шүүхээс 7 жилийн ялгангуудулж байсан билээ. Алтан хуйгийн зөвлөхөөр ажилласан хүрэлцэх хамгийн эхний хууль бус гүйлгээ хийлгэхээр нэгтлэн бодогч хуланг сангийн яамны төрийн сан руу явуулахдаа тэнд манай найдвартай хүн байгаа. Олон юм асуулгүй хийч хэмээн сүрдүүлдэг байсан тухай шүүх хурлын явцад мэдүүлсэн байдаг юм а. Тэр нь тус яамны төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн алтан хуйгийн саран зай байжээ. Улмаар хуулийн байгууллагаас саран зайг төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч хууль зөрчин хувьдаа мөнгө завссан байж болзошгүй их үндслээс гадна өөр нөлөө бүхий хүмүүстэй нийлж мөнгө завссан гэх хэд хэдэн хэрэгт холбогдсон тогтоогдсон учраас тусгаарлан шалгаж байсан ч тухайн үеийн засгийн газрын тэргүүний охин учраас нялх хүүхдтэй гих шалтгаанаар 5 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан гэх хэрэгээс мултарж байсан юм а. Дараагийнх нь 2012-оос 2014 онд ерөнхий сайд алтан хуйгийн гишүүний туслахаар ажиллаж байсан Миждийн тулга гэгч толбогдох 4.2 тэрбум төгрөг завсан гэх хэрэг авилгатай тэмцэх газар шалгагдж байгаа. Энэ хэргийн тухай засгийн газрын тэргүүний ашиг сонирхол үйлчид туслахаараа дамжуулан хүүхдийн тоглоомын талбайгаас ашиг болгон унгасан тэрхүү хөрөнгөөр агуулгах бариулж тэр агуулгаа Эрдэнэс 5-7 нэрд бүхий албан тушаалтнуудад авилга өгч нэг төрлийн шахаа хийсэн болох нь тогтоогдсон байдаг юм а. Тодруулбал тулгын алтан хуйгийн заавраар албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, боловсрол соёлын шинжилгээ ухааны яам нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, сонгоны хайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас 2012 онд зарласан тус дүүргийн 31 байршилд хүүхдийн тоглоомын талбай тогтчлтын тендерийг хууль бусаар зохион байгуулж, Ардааган, Алтан тэнгэр, ХБО гэсэн 3 компаниг шалгаруулсан байдаг. Улмаар шалгарсан компаниудаа тохиролцож төсвөөс санхүүсэн тоглоомын талбайн хөрөнгөнөөс 2013 оны 3 дугаар сард 300 сая төгрөгийг Иргэн Оюмогийн дансаар, 4 дугаар сард Иргэн Наранбаатарын дансаар 150 сая төгрөгийг тус гаргуулж, Эрдэнэс 5-7 компани гүйцэтгэх захирал Батсүр, хангамж худалдан авах ажиллагааны газрын захирал Батзүрэг нарт зээл хэлбэрээр өгчээ.
Харин Батцорог нь 400 сая төгрөгөөр ТЭЗ 4-ийн баруун талд агуулга бариулж 2013 оны 7-р сард Эрдэнэс 5 толгой компанид 1 тэрбум орчим төгрөгөөр шахсан байдаг юм а. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө дасан Алтан хувийн багийнхан хүүхдийн тоглоомын талбайгаар хүртэл өөр хийж арга язсаараар халаасаа зузаалсан энэ хэрэг хуулийн байгууллагад одоо хүртэл шалгагдаж байна. Энэ хууль дааны төр бол бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонглыг энэ хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Гэр хорооллын утааг багасгах бодлого ярьж гарч ирсэн ардчилсан намын дарга тэр жилийнхээ үйл нүүрс хөтөлбөр гихчийг боловсруулж гэр хорооллын иргэдэд хям түмнэр гэрт нь хүргэж өгөх гэдэг хачин жигтэй хөтөлбөр хэрэгжүүлв. Алтан уягийн засгийн газрын үед буюу 2014 оны 11-р сараас 2014 оны 4-р сарын хугацаанд хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийн хүрээнд улсад 13 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учирсан байдаг. Харин энэ хэргийг гардан гүйцэтгсэн хүн ахлах зөвлөх ганц бүх байсныг үзэгч та бүхэн санаж байгаа хаа. Ганц бүхэн хувьд засгийн газрын тэргүүний завраар нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч Алтан уяг харин үүнийг засгийн газраас гаргасан ямар нэгэн тогтоол байхгүй хэмээн шүүх хурлын явцад хүртэл зөрүүтэй мэдээлэл гаргаж байсан юм а. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийн явцад төрийн өмчит Багнуур хувьцаат компани 1 тонн нүүрсийг зарж байсан хан шиг засгийн газрын шийдвэр гэдэг албан бичгээр сүрдүүлж төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчүүлэн алдагдaltaй үнрүү буулгаж төрийн өмчит компанид хэмжээний хохирол учруулсан байдаг юм а. Өөрөөр хэлбэл Багнуур хувьцаат компани зах зээлийн ханшин 39 мянган төгрөгийн үнэтэй байсан 1 тонн нүүрсийг ганц ухнаар засгийн газрын нэрийг барьж 27500 төгрөг болгон бууруулан авч Улаанбаатар хотод авчрахдаа бараг 3 дахин уулж тоон тутмыг нь 80 мянган төгрөгөөр борлуулж асар их хэмжээний ашиг олсон байдаг юм а. Ингэхдээ Улаанбаатар төмөр зам тоон тутмыг нь 43 мянган төгрөгөөр тооцож тээвэрлтийн төлбөрөөр нүүрсээр хийдэг байсан тогтоогдсон зөвхөн Улаанбаатар төмөр замтаа байгуулсан гэрэнтэй гихтэл 27500 төгрөгийн нүүрсийг 43 мянган төгрөгөөр тооцсноор нийт 322.9 сая төгрөгийн ашиг олж байжээ. Товчхондоо бол Алтан хувийг ганц ухнаар өөрсдийн 2 компанитай хийсэн гэрээний дагуу 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаа авч 2012-оос 2014 онуудад Улаанбаатар хотод эргүүлэн борлуулахдаа 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг нь мөрдөн байцаалтын явцанд нотлогдсон байдаг юм а. 1 тонн нүүрс 200 мянга гаруй төгрөг болчиход байна гэж нүүрс нь хэтрхэх нэмэгдчихэд байна гэж манай ард иргэд тэр үед бол 11 төгрөг маш олон удаа санд ирүүлсэн. Зүгээр 200 мянган портоор очиад иргэдэд хүргээд өгдөг байсан нүүрсийг Багнуур чигшээ, Улаанбаатар чигшээ, шуудайлаад оёо портын жолоо цалин өгөөд 163 цэг байгуулаад 80 мянгаар үлээж. Ер нь 2012-оос 2014 он ч гэдэг юм нүүрс хөтөлбөр ч гэдэг юм хэрэгжиж явах үед том 200 мянган төгрөг болчлоо Багнуурын нүүрс гэдэг нэг яриа байгаадсэн. Энэ хэрэг үстэй юм бол тэр шал бодлоо. Яаж 200 хүртээ. Чиээс орсон нүүрс тонн 75 авах гэсэн чинь. ер нь тийм 200 мянга хүрчээс удаа бол байхгүй. Та нар 200 хүрнэг үлээ яаж амд. За яг та нар 200 бодлох гэж байгаа за бүр 80 мянгаас биш л байна. Энэ хэрэг явдалтаа зэрэгцсэн хүргэн Дэнзэнгийн гих хэрэг сөхөгдөж хуулийнхан бас л түүнийг илчилж байлаа. Өнөөдрийг хүртэл хэрүүлийн бай амны зугаа болж байгаа 5-7 тендерт шинжлэлийн засгийн газрын тэргүүн Алтан хуйгийн төрсөн дүүгийнх нь охин уянга их захиралтай говь повер компани оролцож 17 тэрбум тендер авсан гэх хэрэг илэрсэн нь засгийн газрын тэргүүнийг тухайн үедээ нүдний улаа олгож байлаа. Энэ талаар шалгалт хийхэд дөнгөж оюутны ширээний араас гарсан 24 настай эмэгтэй 1 сая төгрөгөөр худалдаж авсан говь повер компани 7 хоногийн дотор 5 толгойн 17 тэрбум төгрөгийн тендерийг авсан болох нь тогтоогдсон байдгийг үзэгч та бүхэн санаж байгаа хаа. 5 толгой бол монголчуудын хувьд дэндүү үнэтэй байлаг. 6.4 тэрбум тонн нөөцтэй дэлхийн коксын нүүрсний тэргүүлэхийн ордоос жилд 20 сая тонн тээвэрлэн тооцвол 100 жилийн нөөцтэй 60-аас 80 жилийн турш Монголыг тэжих ганц баялаг юм а. Тиймдээч албан тушаал эрх мэдэл төрсэн нам улсын бүхий л хүчин 5 толгойроо сүлсээ өсчүүлэн дайрдаг юмтэй. Алтан хуйгч үүний нэгэн адилаар Нано Чалкотой хийсэн гэрээний сууж нүүрс үнгүйцсэн бүр сөрөг хүчин рүү бухаж байх зураа. Ар хударгаар нь өөрөө 5 толгойн нүүрсийг тээвэрлэх тендерийг авахар чижирж байсан илэрсэн. 17 тэрбумын энэхүү тендерт ялсан говь повер компани захирал уянган засгийн газрын хэрэг эрх газрын дэд дарга Дэнзэнгийн гэргий ерөнхийдөө Алтан хуйгийн дүүгийнх нь төрсөн охин байлаа. Харин Дэнзэн засгийн газрын хэрэг эрх газрын дэд даргын албыг хашхын зэрэгцээ Эрдэнэс 5 толгой компани төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг байв. Дээрх компани захирлыг ерөнхийдөө дүү уянга гэдгийг олон нийтэд мэдээлсний дараа бичиг баримтыг нь уянга их өөр хүний нэрээр болгосон байдаг. Гэхдээ үүнийг төөрөгдүүлэхийн тулд тийм хүн байдаг эсэх нь тодорхойгүй өөр нэг уянга их нэртэй эмэгтэй нэрээр тендерийн материалыг дунд нь авчирж хүртэл үзсэн байдаг юм а. Хэрэг эрх газрын дэд дарга Дэнзэн 5 толгой компани түүзийн дарга. Энэ уянган Дэнзэнгийн гэр бүлийн хүн
Уянган өөрөө Монгол улсын ерөнхий сайд ардчилсан намын дарга Норвегийн Алтан хоёрын дүүгийнх нь хүүхэд. Чулуунбаатар овогтой уянга буюу 1985 онд төрсэн хүүхэд гол одоо офицер эзэмшдэг. Энэ говь Power гэж компани тендерт ялсан гэх аль бие усны тамга тэмдэгтэй мэдээллүүдийг биднэрт өгсөн боловч бид бас нэмэлт судалгааг хийж жинхэнэ эзэн буюу говь Power компани 60% хувьцаа эзэмшигч нь гэрлэхүү овогтой уянга гэж хүн болж таарсан. За энэ талаар бид нар бас судалж үзлээ. Энэ уянга гэж хүн хэн бэ? Энэ 1990 онд төрсэн Монгол улсын иргэн хүүхэд байна. Ээж нь болохоор Норвегийн наран цэцэг буюу өнөөдрийн Монгол улсын ерөнхий сайд Норвегийн Алтан хоёрын төрсөн дүү. Надаас 1 цент ч олохгүй. Би зүгээр тэгэл хэлчих. За, энэ ийм шийдвэр гарсан үнэн үү? Тийм шударгаас юм хэд хүн биш. Хүмүүсийг хийж байгаа үйлдэл надад хамаагүй. 2012 онд зарлагдаж, ялагч нь тодорсон байх учиртай тендер жил гарны дараа явагдаж 5 толгойн нүүрсний экспорт зогссон хугацаатаа давхцдаг. Чалкогийн гэрээнээс үүдэлтэй 5 толгойн тээвэрлэл зогсож, улсын эдийн засаг илгээрээ мүлхэх төгсөн төдийгүй төсөв тасалдах эрсдэлж бий болсон байлаа. Алдаатай алдагдaltaй гэрээ хэмээн тодтогдож байсан арчс намынхын Чалкотог хилцээрийн ширээний ард суусан ч нэг өгүүлбэр битгийл үсгийн чөөрөлт оруулж чадаагүй. Энэ нь 17 тэрбумын тендерийг түлхэхийн тулд хугацаа хоцсон үйлдэлийг харлахыг төрүүлдэг юм а. Ер нь бол Алтан хоёрын засгийн газрын үед хувьлдааны хор хэрхэн бүрхэж байсныг ганцхан жишгээр үлгэхэд төрийн эмчид Эрдэнэс 5 толгойн тууцын тэр чигтэн шинжилсэний дараа тууцын дараагаар хүргэн динзинг томилж гишүүдээр нь боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Ган төмрийн дүү Ганболд молекул буюу Батж Батбаяны хүү Батбилэг улсын их хурлын дэд дарга Батхүүгийн хүү Ган хүлэг нарыг томилсон асуудлыг уламж ээдрээтэй болгодог юм а. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгойн тууцад тэр чигээрээ арчс намын бүлэглэлүүдийн үр хүүхдэн шингэсэн учраас засгийн газрын тэргуунд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан билээ. Засгийн газрын тэргуунд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзнаар говь Power-тай холбоотой хэрэг төрж чадахгүй намжаад байлаа. Гэвч 2014 онд нөгөө л хүргэн динзэн асуудлыг дахин бүлээн тулж хадам ахыхаа чихийг халууцуулсан. Тэрээр эхнэр уянгийнхаа нэр дээр байдаг говь Power компани Эрдэнэс 5 толгой компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй хууль бус гэж үзэж байна хэмээн шүүхэд хомдол гаргаснаар 4.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан байдаг юм а. Харин энэ нөхөн төлбөрөөс болж тухайн үед Эрдэнэс 5 толгой компани захирлаар ажиллаж байсан Батцуурыг 2015 онд саатуулан шалгаж байсан билээ. Хүргэн динзигийн 7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилсэн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Эрдэнэс 5 толгой компаниас 4 тэрбум 835 сая төгрөгийг говь Power компанид олгуулах шийдвэр гаргасан байдаг. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Эрдэнэс 5 толгой компаниас 2013 оны 11 сарын 28-нд 1 тэрбум 200 сая, 2013 оны 12 сарын 13-нд 100 сая, 2013 оны 12 дугаар сарын 27-нд 600 сая, 2014 оны 1 дугаар сарын 3-нд 2 тэрбум, 2014 оны 1 сарын 16-нд 788.5 сая төгрөгийг тус шилжүүлэн авч байжээ. Харин энэ зур Эрдэнэс 5 толгой компани удирдлагууд нөхөн төлбөрийг хавдраад өнгөрчих сонирхолтой байв. Мэдээж үүнийг дэнзэн ганцаараа ихэд дэндүү чухалдах учраас засгийн газрын шахалтаар зохицуулж нөхөн төлбөрийг нь олгосон байдаг. Энэ хэрэгээс болж Эрдэнэс 5 толгойг удирдах байсан Батцуурыг 2015 онд саатуулан шалгаж эхэлсэн. Тэрээр Эрдэнэс 5 толгойн удирдлагаар ирээд хууль зөрчсөн хулих тендерүүдийг илрүүлсэн баатрын дүрээр тодроод байсан ч нэг их удалгүй өөрөө нөгөө хууль бус хэрэгээр шалгагдах болсон. Тэрээр энэ талаар цагдаа орох 461 дуурайгаас Чурмын нөхөр Батүл гонжиг дорж нартай хандан загтлавчиж Алтан үйгийн хорноос болоод ийм байдалд орчихлоо. Энэ хэрэг надад хамаагүй хэмээснээр Батлан даалтанд гарч байлаа. Алтан үйгийн 5 толгойн ордоос юм зулгах гэсэн бас нэг санагдлал нь 2012 оны сүүлээр зүүн санхид өрнөж Эрдэнэс 5 толгой компани оператор компани болох Австралийн Макмахон компаниг дарамтлж шахалт үзүүлэх байдлаар гайхшиг нь барж олборлолтыг нь хүртэл зогсоож төрийн санд оруулах мөнгийг тасалдуулж байсан юм а. Тэрээр уурхан олборлолтын чухал хэсэг болох тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр уг салбартаа огт туршлагагүй материаллык бааз техник технологи мэргэжлийн боловсон хүчингүй BMG компаниг өрөмдлөх тэсэлгээний ажил хийлгэхээр хүчээр зүтгүүлж тус компанида гэрээ байгуулахыг засгийн газрын шугамар шаардаж гисэн байдаг. Харин уул уурхайн салбарт дөнгөж хөл тавьж байгаа BMG компани хөрөнгө оруулагч болох Ган төмрөнгөтэй сүх буйн шинжлэлийн засгийн газрын тэргүү ерөнхий сайд Алтан үйгийн төрсөн их чихэн хүүхдэв. BMG компани 45% эзэмшигч өөр нэг хөрөнгө оруулагч болох Баасангийн самбуу мөн ерөнхий сайдын ах дүүгийнх нь хүүхэд байж таарсан юм а. Харин 3 дахь хөрөнгө оруулагч нь ерөнхий сайд Арчс намын дарга Алтан үйгийн намын нөхөр Гарын хүн Батбаяр өгтөө магсарж байлаа. Үүнээс гадна шинжлэлийн засгийн газрын үед барилга бот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэ бүрэнг авилгатай тэмцэх газраас удаа дараагийн авилгын хэрэгт холбогдуулан байцааж эхэлсэн. Эрдэнэ бүрэнг шалгах болсон шалтгаан нь барилгын үн тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой. Уг хөтөлбөрийг харин Алтан үйг ерөнхий сайд байхдаа эхлэж байсан учраас түүнийг үзүүгч орох магадaltaй юм а.
Олон нийтийн өмнө нэг л их улс төрийн төлөө зүтгэж яваа дүр төрх гарахыг хичээх боловч төсвийг сэгсэрч төрийг лойрдсон түүний хувийн өмч цаг хугацаа өнгөрөх тусам мөрөгжин ариужж байгааг ганцхан жишээгээр өгүүлье. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 8 ширхгийн ард буюу Битүү Пидийн дэргэд нүд иргэхийн зурц хүндрэлсэн энэ том байгууламж бол ерөнхий сайдсан Алт үеийн хувийн өмч. 2012 оны сонгуулийн өмнөхөн ердөө нэг давхар цайны газрын зориултад амбар байсан энэ газар Алтан үеийн ерөнхий сайд болсны дараа гэрлийн хурдаар ийм том барилга болон сүмдэрлсэн. 1992 оноос хойш улс төртөд зурлалаар бизнес хийх завж гараагүй хэмээн өөрийгөө тодорхойлдог Алтан үеийн гишүүн 2012-оос 2014 оны хооронд ганхаж ядсан засгийн газраар тогтоох гэж хэрүүл уруул хийж явсан тэрээр хэдий завндаа ийм хэмжээний барилга босгох хөрөнгө цуглуулсан бас л сонин. Магадгүй эр зөрг гарган олж ирсэн гэх Чингис Бондын асар их хөрийг Монголын ирээдүйн хойштой үлдээж байгаа илэрхийлсэн учраас ядаж л тэндээс хувь авч ганц чулуу барилга бариад авбал засгийн газрыг тэргүүлснийх нь хэрэг бүтгэн тэр үзээ. Бид нар Чингис Бондтой тэнцвэр хэмжээний тэр тараасан мөнгөтэй тэнцвэр хэмжээний юмыг өнөөдөр бүтээн байгуулалт руу хийчлээ л дээ. Тэг бид нар өөр хүүхдүүд тэгээд яванд ийм төгрөг мөнгө төлчихнө л дээ. Энэ мэтэр Нормын Алтан үеийг засгийн газрын тэргүүнээр ажилласан 2 жилийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй хичнээн үйлдэл хийснийг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэмт хэдүүл гэдсэнд гэмтэй гихчээр арай гэж олсон ганц том албан тушаалаа ашиглаж зөвлөгтөөгөө нийлэн багнуурыг төвөөж охинтойгоо цэвэр агаар сангалаа урдаж хүргэнтэйгээ нийлэн 17 тэрбумын тендер авч төрсөн ахыхаа хүүтэй 5-7 операторын эрхийг булаач үн тогтворжуулах нэрийдлэр барилгын салбарыг хэвтүүлж бондын өрөөр эдийн засгийг онхолдуулсан гэд толгоогоо цусдахад бэлэн байгаа түүний хэргийг тоочоод байвал барагдахгүй. Гэтэл энэ гэмт үйлдэлийг шалгаж хариуцлага хүлээлгэх асуудал ярихаар улс төрийн зорилготой гэдэг ганц үгээр халахвч хийхийг оролдог билээ. Хулгайч л хулгайчийг бариараа гэж хашгирдаг шиг хуулийн байгууллагыг буруутгаж хичээсэн ерөнхий сайдсан Алтан үеийн бусад хулгай дахин илэрхэд тун ойрхон байгаа үзье.